дизель хэрглэж ирсэн цахилгаан руу шилжихлээр тент нэг өртөг хэмндэг одоо тоон үзүүлэлтүүд гарч ирдэг бах тий. Энэ дээр ер нь тооцоол байд юм уу? Та хэр хэмжээний мөнгө хэмжиж өгч байгаа гэдэг дээр. Автосонсмолын хамгийн том зардал бол өөрөө дизель байдаг. Тухайн экскаваторын утга шанагаар утгаж байгаа утгалт болгон өөрөө мөнгө байж байгаа. Ямар нэгэн байдлаар эвдрээд нэг цаг зогслоо гэхэд яг тэр алдагдж байгаа өртгийг тооцоход бол сая яриад маш өндөр тоо гарна. Диспетчерийн хяналтын системийг нэвтрүүлэх нь бол өөрөө ур хануудад бол маш өндөр эдийн засгийн үр өгөөжтэй. За энэ жил бол бид нэр 7 м кубын шанахтай 120 тонн ажлын хэмжээтэй EX1200 гэдэг экскаваторыг үргэлжлэлийн талбайд өгсөрч одоо олон нийтэд танилцуулна. Ер нь уулуурхаа бол одоо ийм ногоонд ирээдүрүү тэмүүлдэг болсон тий. Үлэмжийн хийг багасгах, байгаль орчинд ээлтэй бай гэдэг ийм чиглэл рүү явж байгаа. За Hitachi брэнд бол өөрөө энийг маш өндөр ач холбогдол өгж, бүр түүчилж ажиллаж байгаа л. Тоног хөрөмжийг нэмэх нь шийдэл санал болгодог байя гэдэг ийм концепт руу, философи руу явж байгаа л гэсэн үг. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээлэлээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За сайн уу манайхаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдүүлээ өнөөдөр нэг чухал сэдвийг барьж аваад энэ сэдвийн хүрээнд нэлээд том ойлголт авъя гэж бид нар зорьсон байна. Тэр нь юу гэхээр хүсэн үсээгүй та амьдралдаа хичнээн хичээсэн ч гэсэн бид улсаараа нэг тийм том макро эдийн засаг гэдэг нэг юмд одоо хариалагдаж энээс одоо шалтгаалж манай одоо хувь хүний худалдаа авах чадвар өсөхүү буурах уу гэдэг нэг ийм юм болоод байдаг те. Тэгэхээр энэ дээр манай улс бол хүсэн үсээгүй уулуурхаан улс орон. Тэгэхээр нөгөө энэ салбараа бид нар ойлгох, дээрэс нь энэ салбарыг бид нар буруу зүрх ойлголттой явж салбараас одоо зайлсхийх гэдэг юм уу да. Энэ тухай сонсохороо аль болох энэ мэдээллийг одоо нэг ийм л юм байдаг гэж чихний хажуугаар өнгөрөөчих талтай байдаг. Тэгэхээр хэдүүлээ энэ уулуурхаан салбарын ач холбогдлыг ойлгохын хажуугаар бас энэ салбарт одоо үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэгийн одоо өөрсдийнх нь хийсэн инновац бүтээгдэхүүн гих зэрэг зүйлсийн талаар мэдээлэл авъя гэж шийдсэн байгаа. За мэдээж энэ бол бас хувь хүний амьдралтай шууд холбоогүй юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол дам нөлөөгөөрөө бидний амьдралд маш ихээр нөлөөлдөг тийм сэдв учраас та бүхэн энэ сэдвийг миний дуртай сэдв биш байна. Миний амьдралд шууд холбоогүй юм байна гэд алгасахгүйгээр энэ сэдвийн төгсгөл хүртэл нь хамт байгаарай. Энэ удаагийн ярилцлагыг бид нэр 5 богд construction machinery компани худалдааны менежер Даваад Орштой ихэр болсон байгаа. Даваад Орштой энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр нөгөө уулуурхаан салбар гэдэг энэ салбарыг бол анх сонгохдоо мэдээж төлөвлөж сонгосон үгүй бол дараг ирийнхэн те манай аав барилгачин байсан учраас би барилгачин болсон гэдэг тийм бас тохиолдлууд байдаг. Өөрийн чинь хувьд юу нь яагаад энэ уулуурхаан салбарыг сонгох болсон тэр үеэс эхэлж нэг яриагаа эхлэе гэж бодлоо. За баярлалаа. За би бол өөрөө яг уулуурхаан салбарыг бол яг одоо сонгож сонирхож эсвэл арга гэрийн байдлаас ч юм уу сонирхоогүй, ороогүй. Яг ярих юм бол манай аавын гэр бүлийн талын хүмүүс бол цэрэг цагдаагийн хүмүүс байдаг. За би тэгээд 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд бизнесийн удирдлагаар төгссөн. За тэгээд одоо амьдралын тохиолоор гэх юм уу нэг програм хангамжийн компани дүр ажиллаж байгаад тэгээд Монголын одоо анхны ил урхаан нэг шарын голын уурхайд бол ажилд орох завшаан тохиож исэн. За тэгээ шарын голын уурхайд
ажилд орсон, жоохон хүүхэд ажилд орж исэн. За тэр бол одоо 1965 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын хойд бүс нутгийн Бархан Эрдэнэт гэдэг энэ том хоёр хотыг цахилгаан эрчим хүчээр хангадаг, эрчим хүчний нүүрсийг нийлүүлдэг Монголын одоо бас стратегийн гэж хэлж болох маш том одоо уурхай л да. За тэгээ тэр уурхайд анх ажилд орсон. Уул уурхай гэдэг үгийг зүгээр мэдхээс биш яг юу гэдгийг ч мэдэхгүй ингэж орж исэн. За тэр цагаас хойш одоо ингээд уул уурхайн салбарт өөрийнхөө хэмжээнд 10 жил ингээд ажиллаа явж байна да. Энэ салбар чинь бас яг нөгөө цэрэг цагдаагийн салбар шиг ийм бүх юм нь одоо юу гэдэм бэ? Аагаас Б хүртэлх бүх юм тодорхой хагас цэрэгжилтийн байдалтай байдаг салбар юм шиг байлаа шүү дээ. Тий, тэгэл байхан. Одоо уул уурхай ч өөрөө бас нэлийн эрсдэл өндөртэй салбар. За аюулгүй ажиллагааны дүрм журмыг ягштал одоо дагчдаг тий. Яагаад тэгэхээр хүний амь эрсдэх маш өндөр эрсдэл бол яг уул уурхай дээр өдөр тутам явчихдаг. Аюулгүй ажиллагаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрм журмууд бол хүний цусаар бичигдсэн гэж ярьдаг. Тэгэхээр маш эрсдэлтэй салбар. Тийм учраас одоо яг аюулгүй ажиллагааны дүрм журм тий тэр бүх юмыг ягштал мөрддөг ийм салбар. Онцлог нь бас тийм. Тэнд байгаа дүрм гэдэг бол амьдрал дээр үүссэн тий заавал байх шаардлагатай гэдгийг тогтоос уучраад л байгаа гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Цусаар бичигдсэн гэдэг чинь одоо тийм утгаар хэлж байна тий. Яг үнэ. Одоо каскыг яагаад зүгх ёстой юм, нүдний шлийг яагаад зүгх ёстой юм тий тэр гутал нь яагаад тийм төмөр хатуулагтай гутал байх ёстой юм ч гэдэг юм уу тий. Ер нь яг энэ аюулгүй ажиллагаа гэдэг энэ сэдвээ дагаад бас энэ салбарт хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ одоо машин тоног төхөөрөмж бол өөрсдөө бас эрсдэл багтай маш сайн чанарыг шаарддаг тийм үү? Тий, яг үнэ. Өдөр тутам өөрөө ингээд эрсдэлтэй. За цаг агаарын бүхэл нөхцөлд ажиллана. Уулуурхай бол 24/7 ажилдаг ийм салбар. За шөнө бол мэдээж үзэгдэх орчин хязгаарлагдана тий. За тэгэхээр одоо гэрэлтүүлэг ямар байх вэ? За замын дизайн ямар байх вэ? Тий. Тухайн экскаваторын ч юм авч сонсмолын оператор унтахгүй тэр шүн мэдээж хүний физиологийн үүднээс хүн бас нүдэ анивчих тий ядрах ядралтанд орно шүү дээ тий. За тэгэнгүүт кабинд нь ингээд тэр хүнийг хинжидэг камер байж ах жишээтэй ч юм уу тий. Нүд рүү ингээд камер нь чиглэлсэн. За тэр хүний нүд одоо юу гэдэг 3 секундээс илүү нэгдэхгүй бол аларм өгдөг ч юм уу. За маш нарийн технологи гэх юм бол одоо каскнд тундаа зүүдэг ийм одоо банд маягийн байдаг. За тэр нь бол өөрөө ингээд 5 ийм зисэн ийм мэдрэгчтэй. Тэр юуг мэдэрдэг вэ гэхлээр тархины үйлчлэлийг мэдэрчдэг. Хүн ядраад ингээд нурмаагаад ирэхлээр тархины энэ үйлчлэл нь багцгал юм байна л да. За тэгэнгүүт тэр үед тэр мэдрэгчүүд мэдрээд кабинд ингээд юу гэдэг аларм өгдөг. Энэ хүн ядарчжээ гэдгийг тохиогдож шүү дээ. Тийм өөрт нь эхлээд яг нэг ийм дуут тохиогдөг. Тэр дуу тохиогоор тэр хүн сэргэж болно. За дараагийн үе шатанда сэрэхгүй байх юм бол тухайн ээлжийг ахалж байгаа диспетчерт нь шууд тохиол ирдэг. Гэдэг ч юм уу одоо ийм технологийн шинжилүүд байгаад. Айхтар. Одоо энэ би Hitachi компани тухай бол одоо хос нэг 4-5 жилийн өмнө сонсч ирсэн. Тэгээд бас нэг завшаан тохиолдод яг нэг анхны цахилгаан экскаваторыг Монгол улсын бас нэг уулуурхайн төсөл төр гардуулах төсөл төр ажиллаж исэн л да. Тэгээд тухайн үед нөгөө бидний зурган дээрээс л хардаг маш том хэмжээний одоо экскаватор байсан санагч чинь тий. Тэр экскаватор бүтэн цахилгаан гэж тухайн үед Монголын анхны цахилгаан гэж ярьжсэн тий. Энд чи одоо нэвтрээд би буруу санаагүй бол 22 он. Тий. Тэр бол яг Монголын анхны бүтэн цахилгаан биш яг зүгээр 34 м кубын шанааны багтаамжтай анхны тийм цахилгаан том оврын цахилгаан экскаватор Монголд орж ирж ирсэн. За тэр бол яг Эрдэнэс 5 толгойн уурхайн цанхийн зүүн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр төсөл дээр бид нар нийлүүлж ирсэн. Тэр бол яг Hitachi брэнд маань Hitachi бол өөрөө бас цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэгч юм том групп компани л да. Одоо Японд явж байгаа бүх хурдны галт хэрэг Shinkansen-ийн хөдөлгүүр бол Hitachi байдаг жишээтэй тий. Тэгэхээр бол Hitachi-гийн экскаваторууд 100% Hitachi өөрөө үйлдвэрлээд ингээд нийлүүлдэг ийм онцлогтой. За тэр экскаватор маань бол одоо цанхийн зүүн уурхайд ажиллаж байгаа. Одоо манай Монголд ажиллаж байгаа юм хамгийн том Hitachi экскаватор гэсэн үг. Одоо ч ажиллаж байгаа юу? Одоо ч ажиллаж байгаа. Нөхөр тэгээд ер нь бол бензин хэрэглэхгүй цахилгаанаар л яваад байгаа. Тийм дан 100% цахилгаанаар явдаг тий. Арталтаа бактом кабелтэй миний санаж байгаа юм тий. Томол кабел байсан. Би тэгээд тухайн үед тэр чин бас цахилгаан машин гэдэг сэдвч өөрөө айгүй шин байсан шүү дээ. Тэгэхэд ийм том XK цахилгаан болсон гэдэг. Hitachi брэнд нь ер нь энэ уулуурхайн тоног төхөөрөмжийн салбартаа хэр томдоо тоосгдох брэнд юм бэ? За ер нь бол яг уулуурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон брэндүүд гэх юм бол одоо Америк нэгдсэн улсын Caterpillar, за Японоос
Komatsu, Hitachi, за Германаас Liebherr. За сүүлийн үед бол бүгд Америкт дад улсын үйлдвэрлэгчд бол нэлээд бас хүчтэй орж ирж байна. За XCMG ч гэх юм уу те ингээд компанид орж ирж байгаа. За Hitachi брэнд маань бол яг өөрөө 1964 оноос хойш уулуурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлээд яг зөвхөн өөрийнхөө Японы инженеруудын 100% судалгаа шинжилгээ те ноу-хау төр үнэлж ингэж өнөөдрийг хүртэл хөгжүүлж явж байгаа ийм онцлогтой брэнд юм байна. Уулуурхайн экскаваторын зах зээл дээр Hitachi брэнд бол нэлээд томоохон тоглогч. Ер нь бол зах зээлийн 45%-ийг эзэлгээ гэдэг нэг тийм тоо бол байдаг. Дэлхийн нийт уурхай дээр байгаа тоног төхөөрөмж гэсэн үг тийм. Экскаваторын зах зээл дээр. Би бол хүүхэд байхад манай гэрт Hitachi гэдэг тоос орохч байсан. Ийм саарлангийн нөгөө 1200 гэдэг тоотой байсан байгаа. Тэгээ тэрнээс өөр би бол Hitachi-гийн үргэлжлэлийн тийм одоо юу хэрэгжилж үзээгүй. Саяны тэр хурдан галт хэрэгний мотор гэдэг тийм хөдөлгүүрийг цахилгаан хөдөлгүүрийг бол Hitachi яг өөрөө үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр Hitachi гэдэг чинь маань бол таны хэлж байгаагаар бол маш олон төрлийн тоног төхөөрөмж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм том групп компани. За бидний одоо Монгол улсад төлөөлж байгаа Hitachi Construction Machinery гэдэг компани бол тэр Hitachi гэдэг том айлын нэг бүрэлдэхүүн хэсгэл гэсэн үг. Би буруу санаагүй болвол одоо Hitachi гэдэг групп компани жилийн орлогын 16% Hitachi Construction Machinery бүрдүүлдэг гэж бол санаж байна. Тэгэхээр бүр Bactom бидний мэдэхгүй амар их юм байгаа тийм. Hitachi Group бол өөрөө маш том одоо групп компани. За би зүгээр XK-г нь мэдж байгаа учраас тэрийг байгаа гэдгийг мэдээд байна. Эннээс гадна өөр ямар тоног төхөөрөмж яг одоо Монгол улсад борлуулагч юм байна. За Hitachi бол өөрөө уулуурхайн яг нэг олон төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм. Яг гол философи нь бол бүтээлийн гэж ярьдаг. Авч сонсмол экскаваторыг маш сайн үйлдвэрлэе гэдэг юм үндсэн философи. За энэ хоёр бол угаасаа яг уулуурхайн зүрх. Уулуурхайн одоо операцийн зүрх нь л экскаватор авч сонсмол байгаа. Авч сонсмол гэдэг чинь юу вэ? Авч сонсмол өөрөө буулгагч. Одоо экскаватор ингээд ухаад ачиж байгаа тэр машиныг нь бол авч сонсмол гэж нэрлэж байгаа. Ачааны машин штэ Bactom. Дугуун нэг хүнээс тэр ер нь олон хэмжээстэй байд юм уу эсвэл нэг төрлийн одоо нэг стандарттай хэмжээнд байд юм уу? Тийм, ер нь бол маш олон төрлийнх л байж байгаа. За Монгол бол өргөн хэрэглэж байгаа нь бол 60 болон 100 тонны дааз бүхий авч сонсмолууд хэрэглэгдэж байна. За Hitachi брэнд бол өөрөө 180, 220, 300 тонны дааз бүхий авч сонсмолуудыг ийм гурван төрлийн загварыг санал болгож байгаа. Уулуурхайн компаниуд тоног төхөөрөмжийн сонголтойгоо хийхдээ бол уурхайн өөрийнх нь дизайн эдийн засгийн хувьд ямар байдлаар олборлох юм бол эдийн засгийн хувьд ямар хамгийн өндөр үр өгөөжийг хүртэх вэ гэдэг байдлаар уурхааныхаа дизайныг гаргаж байгаа. Тэрнээсээ үндэслээд бол тоног төхөөрөмжийнхаа сонголтыг овор хэмжээний сонголтуудыг тоошгийн сонголтуудыг бол хийдэг. Би бол ингэж бодож байна л доо. Бензин мэдээж дизель хэрэглэдэг бах. Дизель хэрэгжилж ийснэ цахилгаан руу шилжихлээр тент нэг өртөг хэмндэг одоо тоон үзүүлэлтүүд гарч ирдэг бах тий. Энэ дээр ер нь тооцоол байд юм уу? Та хэр хэмжээний мөнгө хэмж өгч байгаа гэдэг дээр. Тий, ер нь бол байдаг. Зүгээр энгийнээр л бодоход 1 литр дизель түлш одоо бөөний үн одоо Монголд за 3000 төгрөг байна гэж бодъё л дээ. 3000-аас 3200 төгрөг байна гэж бод. 1 киловатт цагийг бол одоо бид нар чинь 280, 300 төгрөгөөр л хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр бол яг хоногт хэрэгжилж байгаа нийт дизель түлш болон хэрэгжилж байгаа эрчим хүч хоёрын ялгаа бол маш өндөр зөрүүтэй байдаг. Тэгээд тэрийг мэдээж сар жилээр нь үржүүлэх юм бол маш том тоо гардаг. За ер нь бол нэг багадаа 800 мянгаас за тэгээ сая нэмэх долларын хэмнэлтийг бол жилдээ дизель түлш хэрэглэхгүй байснараа бол зэрлэг. Нааш бол амар хэмнэлттэй шүү дээ. Тэгээд нөгөө зүгээр би машинаар төсөөлөхлөөр дагаа тусмаас солих молох гэдэг юмнууд багс шүү дээ. Тийм. Дизель хөдөлгүүрийг дагсан одоо нөгөө нэг одоо моцагийн үйлчлэг гэж ярьдаг юм да. 250 моцаг тутамд одоо хийдэг дизелийн одоо шүүр солино тий дизель тос солино гэх юм уу тийм юм байхгүй. Тэрийг байхгүй болгож ин гэдэг нь өөрөө байгаль орчинд эргээд ээлтэй. Тэр хог хаялт гарахгүй байна л гэсэн үг ч тий. За одоо мэдээж энэ дайнаас улбаатаагаар дизелийн үн өсөх гэж байна тий. Тэгээд цахилгаан руу шилжих бол зайлшгүй одоо ингээ шаардлагууд бий болж штэ. Зөвхөн одоо уулуурхайн салбар гэлтгүүгээр ер нь одоо дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч гэсэн өсөх гээд байна. Тэгээ энэ дээр яг хуу Hitachi компани мэдээж нэг ногоон руу зорж байгаа том компаниуд бүгдээрээ л ногоон руу үйлдэл хийгээд эхэлсэн байна. Дараагийн том үйлдэлүүд нь ямар технологийн шийдлүүд санал болгох гэж байгаа юм.
За нэгдсэн үндэсний байгууллагын доктортой ажлын 17 зорилт гэж байдаг ч тийм. За тэрэн дээр бол одоо юу гэдэг нь дижитал одоо хүлэмжийн ялгарлыг багасгах гэдэг нэг юм том зорилт байна. За яг өөрөө чинь хэлж байгаатай адилхан ер нь том үйлдвэрлэгч нар бол бүгдээрээ л юм хүлэмжийн ялгарлыг багасгая, хортой хог хаягдлаа багасгая, ирээдүйд илүү юм ногоон технологи руу шилжиж гэдэг ийм концепт руу бүгд шилжсэн явж байгаа. За үүний адилаар ч гэсэн Hitachi Group бол яг энэ чиглэл рүү яваад бүр түүхчлээд явж байгаа. За түрүүн хоёлаа ярьлаа, цахилгаан хөдөлгөөрт экскаватор гэж ярьлаа. За одоо бол авто сонсмоолоо цахилгаан болгож эхэлж байгаа. Hitachi Group бидний мэддэг ABB гэдэг одоо том бас цахилгаан их усруу хөгжүүлэгч юм том групп байгаа шүү дээ. Hitachi ABB хоёр хоорондоо маш сонирхолтой шийдлийг технологиг хөгжүүлсэн. За тэр бол дизель хөдөлгөөрийг авто сонсмоолын дизель хөдөлгөөрийг батарейд хөдөлгөөрөөр солио гэдэг ийм технологи бий болгоод за тэрийг бол сүүлийн 1 жилийн хугацаанд Замбиа улсын Кансанчи гэж маш том зис алтны уурхай дээр туршилсан байж байгаа. За энэ туршилтын үр дүнг 2026 оны 4 сард Кансанчи уурхай дээр дэлхийн нийт даяар одоо Hitachi зарлахж байгаа. За энэ бол өөрөө яг түрүүний хойлоосаа ярьсан те дизель хөдөлгөөрийг халснараа ямар эдийн засгийн хувьд, хог хаягдлын хувьд, одоо бидний яриад байгаа ногоон ирээдүйн хувьд те маш том юм эрэг нөлөөллийг авчирна гэсэн үг л те. Тэгэхээр бол одоо авто сонсмоолын хамгийн том зардал бол өөрөө дизель байдаг. Тийм байна. Дизелийн хэрэглээг халснараа одоо цахилгаан эрчим хүч рүү шилжснээрээ тухайн технологи, тухайн барааг хэрэглэж байгаа хүн эдийн засгийн хувьд маш том давуу талыг эдэлнэ. Байгаль дээлтэй дээрээс. Тоон тутмын өртгөн буурна гэх юм уу те. Ийм давуу талууд үүсэж байгаа. Тэгэхээр ер нь одоо манад явж байгаа саяны тэр том сонсмол гэсэн шүү дээ те. Энэ ингээд бүрэн цахилгаанаар шийдэгдээд ирэхин цагт ер нь хэр их зах зээлийн нөөц байгаа гэж та нар тооцдیں۔ Одоо мэдээж нөгөө энэ бол тэнэг биш л бол шууд энэ худалдаа авалтыг хийх боломжтой болох гэдэг шүү дээ. Тий. Ер нь бол яг хөө мэдээж одоо анхны хөрөнгө бол өндөр гарч ирнэ. Гэхдээ уулуурхайн тоног төхөөрөмжийг бол хамгийн багадаа 8-аас 10 жил ч юм уу ашигладаг учраас ер нь бол өртөг зардал урт хугацаанд бол өгөөж өгдөг. Уулуурхайн томоохон төслүүд дээр л ер нь ашиглаж таарна л та. За том гэдэг маань одоо ямар хэмжээг том гэж таах үздэг юм бэ? За одоо Эрдэнэс 5 толгой ч юм уу те. За одоо Монгол Улсын засгийн газар Буртайгийн уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэх юм уу те. Ийм хөө томоохон нөөцтэй нэлээд том объемоор ажиллаж байгаа ийм уурхайнууд. За оюу толгой, Эрдэнэс 5 Эрдэнэ төлөвлөр бас байж болж байна те. Эрдэнэ төлөвлөрийн хувьд бол бүр ингээд цахилгаан эрчим хүчний өөрөө чинь станцтай шүү дээ Эрдэнэ төлөвлөр чинь. Цахилгааны одоо тогтмол эрчим хүчний одоо нөөцтэй учраас бас ийм хөө цахилгаан технологи руу шилжихэд бол Эрдэнэ төлөвлөрүүд нэгдүгээр айгүй боломжтой гэсэн үг. За би зүгээр төсөөллөөр шүү. Борлуулалтын дараах үйлчлэгээ гэдэг бас нөгөө тухайн бүтээгдэхүүндээ маш чухал ач холбогдолтой. Тэр тусмаа уул уурхай гэдэг чинь зогсолтгүй чанараа хадгалж явах ёстой нэг тийм шаардлага байгаад байдаг. Тэгэхээр Hitachi саяны одоо шин танилцуулсан бүтээгдэхүүнүүд болон одоо байгаа нүүд дээр ямар одоо борлуулалтын дараах үйлчлэгийг ханган нийлүүлдэг. За манай компани бол яхаа 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. За Монгол улсын зах зээлд одоо нийт нэг 140 орчим Hitachi одоо уулуурхайн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байна. За эдгээрээс одоо хамгийн өндөр моцог ажиллаж байгаа гэх юм бол одоо аль хэдийн 60 мянган моцог даваад явцсан тоног төхөөрөмжүүд ч байна. Гэхдээ хэдий ингээ 60 мянган моцог давцсан ч гэсэн маш өндөр бүтээлтэй ажиллаж байгаа гэсэн. За энэ бол өөрөө зөвхөн энгийн үгээр хэлэхэд бид нар өдөр тутамдаа унж байгаа автомашина ямар байдлаар арчилна уу тэр машин ингээ яваал удаан амьдардаг. Яг түүнтэй л адилхан. Бид нар бол манай компани харилцагч нартаа зориулаад сэлбэгийн нөөц сайн байх ёстой, сэлбэгийн бэлэн байдал сайн байх ёстой. За засвар үйлчлэгээ үзүүлж байгаа баг маань өөрөө бас мэрэгжлийн аягүй сайн байх ёстой. За тэгээд нөгөө талаасаа харилцагчнаараа бид нар дэмжиж одоо цаг тухайд нь солих ёстой сэлбэг эд ангиудыг цаг тухайд нь сольснороо тухайн тоног төхөөрөмжийн ашиглалт эдлэгээ тэр чинээрээ ингэж удаас одоо олон жил ашиглах өндөр бүтээлтэй ажиллах боломжтой болж байгаа л гэсэн үг. За манай компани бол яг бас нэг бидний бахархдах зүйл гэх юм бол дэлхийн аль ч өнцөг бууланд очоод Hitachi тоног төхөөрөмжтөр сургалт орох хэрэгтэй. Сертификаттай одоо сурагч багш манад байдаг. Өөрсдөө тийм болоо хөрчдөг байх нь шүү дээ. Тий. Ажилчид нь. Тий. Hitachi үйлдвэр дээрээ бид нар бол жил болгон татамжтайгаар өөрсдийн механикуудаа явж Япон улс руу явуулж сургалтанд хамруулдаг.
За тэгээд мэрэгжил дэвшлүүлэх те ур чадрын дэвшлүүлэх юм сургалтуудад байнга хамруулж идэг. Тэгээд одоо сэлбгийн нөөцөө бэлэн байлгахын тулд одоо гэдэг Өмнө Говь аймагт цогцтой суманд манайх өөрсдийн сэлбийн агуулгатай харилцагчтайгаа тохиролцсны үндсэн дээр уурхаа дээр нь бүр ингээд сэлбгээ тавьчихдаг. Очоод ингээд нөөцөнд бүрдүүлчихдэг. Тэгэхээр бол юу гэдэг Улаанбаатар ч юм уу сэлбэг татах цаг хугацаа алдахгүй ч гэдэг юм уу. Тухайн харилцагчийн ашиглаж байгаа Hitachi тоног төхөөрөмж зогсолт багтаагаар илүү өндөр бүтээлтэй аюулгүй ажилласаа гэдэг үднэс манай компани одоо бүх бодлого явж идэг гэсэн үг. Уулуурхайн тоног төхөөрөмж одоо уулуурхайн үйл ажиллагааны зүрх гэж бид түрүүн хэлсэн тийм экскаватор авч сонсмол бол тий. Нэг экскаватор зогсоход дагаад ер нь тэр уурхайн зогсох өндөр магадaltaй. Экскаватор ажиллахгүй байх юм бол авч сонсмол ажиллахгүй. Дагаад бусад тоног төхөөрөмжүүд ер нь ажиллахгүй. Бүтээл унана. Уулуурхач өөрөө асар өндөр мөнгө эргэлдэж идэг. Тухайн экскаваторын утгаж байгаа одоо шанагаар утгаж байгаа утгалт болгон өөрөө мөнгө гэж идэг. Тэгэхээр бол одоо үгтэй нэг цаг ямар нэгэн байдлаар эвдрээд нэг цаг зогслоо гэхэд яг тэр алдагдж байгаа өртгийг тооцоход бол сая маш өндөр тоо гарна тий. Тэ нөгөө бажмал нь юу вэ гэдгээс хамаарах тий. Нүүрс бол тэгэл алт бол бис бол тэгэл. Танай компани ер нь яг одоо уулуурхад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна за мэдхгүй би бол одоо анх удаа уурхаа хийх гэж байгаа нэг хүн бай гэж бодъё л тээ. Тэгээ за ер нь бол тоног төхөөрөмж авах юм байна. За би XK сонсмол авлаач гэсэн надад байгаа жолоочт нар анх удаа танай машиныг барьж үзэх гэж штэ тээ. Тэгэхээр энэ дээр яа дээ сургалт өгдөг юм уу? Бас энийг ингээд уурхаа явуулна гэдэг чинь за би бол яг төсөөллөөр маш олон мэдэхгүй зүйл гарч ирэх гэж байгаа байхгүй. Гэтэл танаа дээр ингээд их хэмжээний одоо дата буюу ер нь яадаг вэ гэдэг ноу хау байгаад байна шүү дээ. Тэрэн дээр ер нь ямар үйлчлэгнүүд байдیں۔ Эсвэл одоо за та өөрөө уучраалаа гэвэл дээ шүү дээ юм уу. За тэгэл яг уулуурхайн тоног төхөөрөмж ер нь уулуурхайн бизнес эрхлэнэ гэдэг бол маш их хэмжээний бид нар хэдэн сая долларын тухай ярьж шүү дээ. Тухайн уурхайн эзэн бол маш өндөр риск үрээд нэгдүгээр чинь геологийн хайгуул хийгдэн те нөөцөө тогтооно. За тэгээд уурхагаа эхлүүлнэ те. Маш олон төрлийн судалгаануудыг хийж ийж за энийг бол эдийн засгийн үр өгөөжтэй юм байна. Одоо эхлүүлье гэдэг юм шийдвэр төрж байгаа. Тэр шийдвэр гаргахлаа хүртэл маш олон судалгаа шинжилгээ те маш асар их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг тийш оруулж байгаа. За тэгээд уурхагаа эхлүүлнэ. За тэгээд нөгөө одоо тоног төхөөрөмж гэдэг зүйл чинь яригдаж эхэлж байгаа шүү дээ. За тэгэнгүүт тухайн тоног төхөөрөмж чинь өөрөө бас хэм том шүү дээ. Одоо тоош хэмжээ дамжаагаас хамаарат хэдэн 10 сая доллараар хүртэл яригдаж болно. За тэгээд хэдэн 10 сая доллараар авсан тэр тоног төхөөрөмж чинь таны маш үнцэнтэй хөрөнгө болж байгаа. Нандин зүйл болох гэдэг шүү дээ. Та тэрийг одоо шууд өөрөө гаргасан ч байж болно, хөрөнгө оруулж авсан ч байж болно, одоо тий зээлээр авсан ч байж болно. За хөвчлэн зээлээр авдаг. За зээлээр авч байгаа бол зээл олгогдсон өдрөөс хаваа тоолор гүйж эхэлж байгаа тий. Тэгэхээр тэр экскаватор өөрөө өндөр шууд ажиллаа хийхтэй. Өндөр бүтээлтэй тий. Одоо нэг түрүүн хойлоо ярьж исэн зогсолт багтай ингэж явах хэрэгтэй. За бид нар бол тоног төхөөрөмжийнхөө чанарт хийж чанарт бол итгэлтэй байдаг. Манай Hitachi брэнд бол одоо дэлхийн топ л одоо брэндүүдийн нэг. Нөгөөтэйгөр тэр брендийг тэр тоног төхөөрөмжийг оператор жолоодож байгаа. Тэр өөрөө ажиллахгүй шүү дээ. Тэр жолоочийн ур чадвар маш чухал. Тэр бүтээлийг гаргахын тулд тэр оператор өөрөө одоо ур чадвартай. Тэр операторын ур чадвар маш чухал. За тэгээ мэдээж тухайн уурхайн ерөнхий дизайн төлөвлөгөө бүх юм байгаа шүү дээ. Уулын ажлын төлөвлөгөө. За тэгээ тэрийг хийж байгаа одоо мааструуд инженерүүд тэр хүмүүс маань одоо мэрлийн инженерүүд маань ингээл уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг одоо удирдах авч байгаа.
тэр үйл ажиллагаанаас асар их хэмжээний дата мэдээлэл гардаг. За тэрийг үндэслэж уурхайн эзэдүүд шийдвэрүүд одоо стратегийн шийдвэр гаргалтуудыг хийж идэг те. За одоо юу гэдэг юм энэ тоног хөрөмжөөс дахиад нэгийг авъя ч гэдэм үү те. Хурдаа нэмье гэвэл те. За энэ дээр одоо ер нь бол open data те IoT Internet of Things. За одоо бүр уулуурхаараа AI хүртэл нэвтрээд эхэлж байгаа. Тэгж байна. Hitachi брэнд маань бол уулуурхайн диспетчер хяналтын систем хөгжүүлдэг. Канада төвтэй Wenco Mining Systems гэдэг компаниг эзэмшдэг. За энэ програм хангамжаар дамжуулж ер нь уурхад ямар давуу талууд гарч ирдэг вэ гэхлээр өдөр тутмынхаа үйл ажиллагааг Канада эхэлж байгаа. За тэгээд хүний оролцоотойгоор гарч болох эрсдлүүдийг багасгаад ирдэг. Хүний хүнээс хамааралтай алдаа гарах эрсдлийг багасгаж эхэлж байдаг. Урьдчил таамаглах нь тий. Ерөнхийдөө бол одоо үүдийн тухайн уурхаа бол бүтэн жилээр нь үйл ажиллагаа төлөвлөж байгаа шүү дээ. За тэрийг бол мэдээж үйлрэл сар өдрөөр нь ингэж задлаад явуулж байгаа шүү дээ. За тэгэхээр бол тэр төлөвлөгөөн дээр үндэслэж Wenco систем маань яг тухайн уурхай фул потенциалтай хурж ажиллах ямар боломжууд байна гэдгийг дээр ингэж төлөвлөгөө гүйцэтгэл хоёрыг ингэж жишж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр одоо тухайн ээлжийн диспетчер экскаватор дээр ингэж явж байгаа авч сонсмол 5 авч сонсмол бай гэж бодъё те. Тэнгүүд тухайн өдрийн тухайн ээлжнээс хамаарад авч сонсмол илүүдэлтэй байж болно те. Тэнгүүд зүгээр дэлгэцэн дээрээсээ маусаараа 5 явж байгаа авч сонсмолыг нэгийг чирээд одоо гаргахад гаргачихна гэсэн үг. Тэгэл операторт мэдээлэл нэр чинь за окей. Өнөөдөртөө бол би ингэхгүй юм байна гэдэг те. Оператор зогсох сигнал авчихсан те. Эсвэл бол одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар тухайн экскаваторын ажиллаж байгаа мөрөгцөг өөрчлөгдөж болно. Тэ. Тэгэнгүүт тухайн экскаваторын айкон дээр авчаал ингээл чирээл өөр мөрөгч рүү тавьж гэдэг юм уу те. За тухайн ээлжинд гарч байгаа нийт тоног хөрөмж, тухайн ээлжинд гарч байгаа нийт операторуудын нэр ус те. Тухайн өдрийн төлөвлөгөө юу юм? Бид нар одоо яг одоогийн байдлаар ямар гүйцэтгэлтэй байгаа юм? Тухайн өдрийн төлөвлөгөөндөө хүрэхэд бол бид нар одоо яг ямар алхмууд хийх ёстой юм бэ гэдгийг тухайн ээлжний ахлах инженерч гэдэг юм уу те. Хүмүүс зөв дэлгэцэн дээрээсээ хараад мэдэж гин гэсэн үг. Тухайн уурхаага дэлгэцэн дээрээ ингээ харж гин гэсэн үг. За уурхаан эжид яах вэ гэхлээрээсээ уурхаан эжид бол өөрийнхөө гар утас таблетын дээрээсээ интернет орчиндөө байгаа үед л бол яг мөн адил. Манай уурхаа дээр өнөөдөр ямар юмнууд болоод байна тий? Бид нар өнөөдөр яг өнөөдрийн төлөвлөгөөндөө хүрсэн үү? Бид нар энэ сарынхаа төлөвлөгөөнд хүрсэн үү? Энэ үлрэлийн төлөвлөгөөндөө хүрсэн үү гэдэг юм уу тий? Бодит цагийн наривчлалтаагаар ингээ харчиж болно гэсэн. За GPS-ийн технологи өөрөө бол маш нарийн өндөр наривчлалтай болсон. Тэгэхээр нүүрсэн дээр ярьж үзье л дээ. Нэг орд дээр 2-3 өөр шинж чанартай нүүрс байж болно. А зэрэглэлийн ч юм уу те өндөр килокалори гаргадаг ийм нүүрс байж болно. За эсвэл Б зэрэглэлийн арай бага. За эсвэл бол одоо гэдэг үнэлэг өндөртэй арай нэг өөр технологийн нүүрс байж болно. За энэ болгон маань өөрөө ингээд тус тусын үнэтэй байгаа тийм. Үнэтэй. За энэ гурыг хольж ачиж болохгүй. А зэрэглэлийн нүүрсийг экспортод гаргаж байгаа тэр овоолгон дээр арай бага зэрэглэлийн чанартай нүүрсийг авчиж овоолох юм бол чинь бас болохгүй тийм ээ. Тэгэхээр GPS-ийн туслам маш өндөр наривчлалтай GPS-ийн тусламжтайгаар яг энэ экскаватор яг одоо энэ төрлийн нүүрсийг хачиж байгаа. За экскаваторын операторыг өөрөө мэдж байгаа. Системийг сануулж өгч байгаа. За авч сонсмолын оператор магадгүй хүн лэмчин нэг жижигхэн алдаа гаргаад маш өндөр зэрэглэлийн нүүрс ачиж явж байгаад арай бага чанартай нүүрсийн агуулга дээр аваачаад асах гадах юм бол систем өөрөө яадаг гэхэрсэ чи буруу замаар яваад байна. Чиний ачиж байгаа нүүрс чинь энэ шүү. Чинд авчиж асах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Хүний алдаанаас сэргийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо тухайн за 60 тонн нүүрс ачаад явж ий гэж бодоо. 1 тонн $100 гэж бодоод үзье л та. Тэгэхээр $180 тонн тутмын заргаж исэн юмяга бид нэр 100 тонноор зардаг овоолох дээр авчиж асгачих юм бол тонн тутамдаа $80 алдагд төлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр бол энэ диспетчер хяналтын системийг одоо нэвтрүүлэх нь бол өөрөө уурхаануудад бол маш өндөр эдийн засгийн үр өгөөжтэй. Тийм байна. Ер нь бол бүрэн автоматчхийн өмнөх үеийн яг супер хяналтын юу шүү дээ. Хяналт удирдлагын систем гэсэн үг тийм байна. Тэгээд одоо юу гэдэг компаниуд чинь тайлан мэдээ гаргах тий. За тэгээд одоо юу гэдэг тузын хурал гэдэг нэг том хурал болох чинь ингээд бодъё л да. Тэнгүүд нэг
инженер нэг Excel файл гаргаж ирээл ингээл яриад идэг. Тэрний оронд зүгээр л одоо систем дээрээсээ тухайн одоо гүйцэтгэх захирал өөрийнхөө хүссэн байдлаар би ямар тайлан мэдээг ямар хэмжээгээр ямар хэлбэрээр би хармаар байгаа. Ямар хугацааны навигатор хармаар байгаа гэдгээ ингээл одоо онгоцны нисэд явж явах үедээ ингээд харж боломжтой гэсэн үг. Тэгэхээр уурхаан ажилчид, уурхаан дарга, гүйцэтгэх захирал болон одоо хөрөнгийн өмчлөгч нар бүгдээрээ нэг их сурвалжаас мэдээлэл авах боломжтой байна тийм. Тэгээ бодит цагийн наривчлал болон түүхтийн хамт. Тэгэхээр энэ системийг бол та нар бас давхар ханган нийлүүлж болно гэсэн үг юм тийм боломжтой. За яг нөгөө анхлан одоо уурхаагаар нэгж байгаа 5 хүнд зориулаад энэ мэдээллийг хүргэлээ. Манай улс бол яалтчгүй одоо өөрт байгаа нөөцийг бүрэн ашиглах юм бол хүн ам цөөх учраас маш богино хугацаанд бид нар эдийн засгийн эрхчлүүлэнд хүрэх бүрэн боломжтой тий. Тэгээ одоо би бол нөгөө олдсон байгаа нөөцийг хэрэг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ манай нийт газар нутгийн маш бага хувь нь бол хайгуул хийгдсэнд тооцогддог юм байлээ. Тэгээ хайгуул гэдэг чинь ихний шатн тий, дараад нь бас одоо тэгээд өөр лицензүүд аваад ингээл явдаг юм шиг байна. Энэ жил бас уулуурхаан маш том экспонуудын нэг Mongolian Mining Expo 4 сарын 15-наас 17-ны хооронд болох гэж байна тий. За энд бол бас нөгөө яг салбар маань өөрсдөө нэг дор цуглаж агаад ололт амжилтуудаа болон ирэх жил ер нь ямар одоо шин тутам үүссэн байгаа технологийн шийдэл болон бизнесийн шийдлүүдийг авч болох вэ гэдэг санал болгодог. Hitachi бас том зүйлтэй гэдгийг хэлжлээ те тэрүүн. Ер нь Hitachi брэнд маань өөрөө бас нэг том шинжилэл хийх гэж байгаа гэдэг сураг байсан. Энийг бас дэлгэрүүлж өгвөл. За Mongolian Mining Expo бол жил болгон зохион байгуулдаг Монголын уулуурхаан салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг. За энэ дээр бол гадны хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид, за энэ салбарт ер нь байгаа үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл компаниуд нэгд орчуулж, за өнгөрсөн болон одоо ирээдүйн чиг хандлага бүх юм ярилцдаг. Ийм чухал ач холбогдолтой арга хэмжээ одоо 4 сарын 15-наас 17-нд болох чинь Улаанбаатар буян тухай зохицолборт. За энд бол манай компани жил болгон бас ач холбогдлож оролцдог. За мэдээж одоо уулуурхаан тоног төхөөрөмжийг уулуурхаан зах зээл дээр санал болгодог юм трейдинг хийдэг компани учраас бид нар аль болох өөрийнхөө үзүүлж байгаа үйлчлэгээ санал болгож байгаа бүтээгдэхүүнээ нийтэд ил толд одоо ил гаргаж сурчлах ийм сонирхолтойгоор өндөр одоо ач холбогдлож орж байгаа. За энэ жил бол бид нэр 7 м кубын шанахтай 120 тонн ажлын хэмжээтэй EX1200 гэдэг экскаваторыг ухсарч үйлчлэгийн талбайд ухсарч одоо олон нийтэд танилцуулна. За мөн Hitachi брэнд маань өөрөө ребрендинг хийж байгаа. За хоёулаа түрүүн бас ярилцлагынхаа нэлээд ихэнд ярьсан. Ер нь уулуурхаа бол одоо ийм ногоонд ирээдүг рүү тэмүүлдэг болсон тий. Хөлөмжийн хийг багасгах, байгаль орчинд ээлтэй бай гэдэг ийм чиглэл рүү явж байгаа. За Hitachi брэнд бол өөрөө энийг бүр маш өндөр ач холбогдол өгж, бүр түүчилж ажиллаж байгаа л. За тэгээд Hitachi брэнд энийхээ илрэл болгож Hitachi гэдэг нэрээ Land Cross гэдэг нэрээр сольж байгаа. За ребрендинг хийж байгаа. За энэ бол 2027 оны 4 сарын 1-ээс албан ёсоор Hitachi гэдэг нэр маань Land Cross гэдэг нэрлэлөөр шилжиж байгаа гэсэн үг. Тий. За Land Cross гэдэг маань одоо нэрнээсээ л бараг ойлгомжтой байгаа бах тий. За Land гэдэг бол одоо өөрөө газар дэлхий тий хүрээлэн ба орчин тий ийм гэсэн үг. За Cross гэдэг нь бол дөрвөн үгний товчлол. Customer, reliable, open solution гэдэг ийм дөрвөн үгнээс одоо товчлол байж байгаа. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй, харилцагч нартаа илүү нээлттэй болон одоо ийм найдаж болох үз шийдлийг бид нар санал болгоё. Тоног төхөөрөмж дээр нэмэх нь шийдэл санал болгодог байя гэдэг ийм концепт руу, философи руу явж байгаа л гэсэн үг. Тэгэхээр бид нар бол энэ жилийн Mongolian Mining Expo бол яг энэ ребрендинг хийж байгаа шүү гэдгийг бид нар зарлах нь шүү дээ. Монголынхаа зах зээл бол зарлана.
компани нэр философи өөрчлөгдөнө гэдэг чинь ингээд дагаад маш олон зүйл өөрчлөгддөг те. Тэгэхээр манад ер нь бас одоо манай улсад Hitachi-гийн зүгээс дутуу байгаа ер нь хийж гүйцэтгэх ер нь ямар прожектууд байгаа. Мэдээж энэ чинь нөгөө философи өөрчлөгдөхлөөр дагаад ингээд олон зүйл эффект авах хэрэгтэй шүү дээ. Үр дагавар гарах хэрэгтэй. За тэгэл яг манай компани өөрсдийн бас харилцагчтай үзүүлж байгаа үйл сээнийхээ цар хүрээг байнга нэмэгдүүлэхийг хичээдэг. За тэгээд манай хөрөнгө оруулагч Тамбогд группийн зүгээс ч гэсэн одоо манай энэ амбицийг дэмжиж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулаад одоо бид нэр өөрийн гэсэн засвар үйлсийн том нэгдсэн төвийг барихаар одоо ажиллаж байгаа. За энэ дээр бид нэр харилцагчтай ямар даваа талуудыг үйлжүүлэх вэ гэхээр мэдээж манай сэлбэгийн нөөц нэмэгдэнэ. Сэлбэгийн бэлэн байдал дагаад нэмэгдэж байгаа гэсэн үг. За хоёрдугаарт Hitachi тоногдох хөрөмжтөр ашиглагдсан эд ангиудыг Монгол улсдаа дахин сэргээх ийм одоо remanufacture хийх ийм боломжтой ийм цогц facility бид барих гээд төлөвлөд явж байгаа. Энэ бол нөгөө хаяглгүй болох гэдэг шүү дээ баг. Тэгэлгүй яах вэ? Тий. Эн чинь бас технологийн салбаруудад байдаг шийдэл шүү дээ. Ер нь бол буцаагаад тийм дахин шинэ юм шиг хувилбарлуур авчирдаг тий. Тэгэхээр яг бас баг зардал эн чинь бас эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлнэ шүү дээ. Хэмнэлт үзүүлнэ. Тухайн харилцагчтай бол маш одоо эдийн засгийн хувьд хэмнэлттэй л гэсэн үг. За би салбарт байгаа хүнээс нь асууя гэж бодсон. Ер нь манай улсын ирээдүй яг энэ уул уурхайн салбарын одоогийн байгаа байдал болон ирээдүйд байгаа энэ нөөц бололцоо дээр тулгуурлаад харах юм бол хэр бид нэр хөгжих боломжтой гэж харж байна. Тэгээ нөгөө уул уурхайн төслүүдийн хугацааг харахаар маш олон жилээр яригддаг шүү дээ тий. Тэгээ олон жилээр яригдахлаар бидний амьдралын нэг юм чухал үе чинь энэ залуу үе чинь нэг олон жил үргэлжлэхгүй шүү дээ. Тэгээд энэ хүний амьдралын энэ залуу наснд бид нар энэ улсаа нэг аятайхан хөгжсөн байхыг харах боломжтой байна уугүй юу. Тэгээд гол найдлага нь бол уул уурхайн салбар гэж бид нар хардаг. Тэгээд дараад нь бол технологийн салбар гэж харж байгаа. Уул уурхай бол яг хуу мэдээж асар их нөөц байгаа учраас бид нар дэлхийн зах зээл рүү үнцийг нийлүүлэх боломжтой тий. Гэтэл хоёр хөрш маань байгаад идэг. Тэдний геополитикийн асуудлаас хамааралтай бас нэг тийм заримдаа бас нүрс гүхгүй байна гэх зэрэг юмнууд явдаг шүү дээ тий. Тэгэхээр яг хуу хоёр дахь салбар бол технологийн салбар энэ хөгжих ёстой гэж би хардаг. Тэгэхээр та өөрөө энэ салбарт бас 10 гаруй жил байж байгаа хүний хувьд ер нь бидний энэ залуу сайхан насн дээр энэ улс хөгжих боломж хэр одоо бодит байна вэ гэдэг дээр хувийн бодлын сонсъё. Монгол улс бол яалтчгүй уул уурхайн орн. Энийг бол одоо бид нэр ерөөсөө ямар ч байдлаар үүсгээд одоо боломжгүй тий. Нэг хэсэг бол Монголиа биш, Mongolia гэж хүртэл ярьсан шүү дээ. Тий бид нар өөрсдөө олон улсад гэж сурталчилсан. Оюу толгойн төсөл Монгол улсад хэрэгжснээр эдийн засаг ямар хэмжээгээр тэлэв гэдгийг одоо өнөөдөр би энэ төлөвлөлтгүйгээр хүн болгон л мэдчихэж байгаа тий. Оюу толгой төсөл өөрөө Монгол улсад маш том хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн. Оюу толгой төслийг дагаж маш одоо дэлхийд ховор технологи Монгол улсад орж ирлээ тий. Монгол залуучууд маань тэнцээ ажиллаж за зах зээлийн дунджаас илүү өндөр цалин авч за гадны экспертүүдээс сурж суралцаж за эхнээсээ бүр ингээ гадагшаа явж ажилладаг хүртэл ийм болчихлоо шүү дээ. Би буруу санааг бол 2024 онд гарсан нэг тоо байсан юм а. Монгол улс олж байгаа 100 төгрөг тутмын 70 төгрөг нь уул уурхайгаас орж ирж байгаа гэж. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Монгол улсаас гарч байгаа нийт экспортын бүтээгдэхүүний 90% нь дангаараа уул уурхайн бүтээгдэхүүн. За тэр 90%-ийнх нь 60-70% дангаараа нүүрс тий. Тэгэхээр бид нар бол яалтчгүй одоо энэ ганц нүүрс гэдэг энэ том салбар дээр бол одоо энэ салбар бол манай Монголын эдийн засгийг бол бас нуруунд дээр авч явж шүү дээ. Тий. Харамсалтай нь бол яг одоо 2025 онд бол манай өмнөд хөршийн хэрэглээ жоохон буурсан. Тийм үн буурлаа. Гэгсгээ дийж бол Монгол улс маань түүхэндээ байгаагүй 90 сая тонн нүүрсийг 2025 онд экспортлсон байна. Хятад улс руу. 2026 онд бол Монгол улсын засгийн газар дахиад 90 сая тонн нүүрсийг олборлъя. Одоо экспортлъя гэдэг ийм амбицтай явж байгаа. За энэ дээр ч бол одоо энэ торгон төхөөрөмжийн ашиглалт одоо уул уурхайн компаниуд маань бол одоо энэ сайн чанартай торгон төхөөрөмж ашигласнараа энэ таргатанда хүрэх тий илүү найдвартай ийм торгон төхөөрөмж ашигласнараа урт хугацаанд илүү чанартай одоо
чадварын төхөөрөмж ашиглаж одоо үйл ажиллагаа явуулах гэдэг ийм чиглэл рүү явж байгаа. Уулуурхайг бол ер нь би бол илүү сайн хөгжөөсөө тий одоо жишээ нь Монгол Улсын засгийн газар буртаг төслийг одоо эдийн засгийн эрхлэлд оруулна гэж байна. Би бол тэрэн дээр одоо тий энэс цаашаа яваасаа за дараагийн ойлгохоонууд гарч ирээсэ тий гэж бол дотроо хүсдэг. За энийг бол маш олон хүн бас одоо энэ залуу юу яриад байгаа юм бэ тий газар шороо хөндөөд штэ байгаль орчинд тий хүн амд одоо чинь сөрөг муу нөлөөд штэ гэж ярьж байгаа. Харамсалтай нь уулуурхайг бол одоо өнөөдрийн бидний амьдарч байгаа энэ дэлхий технологи байх боломж байхгүй. Уулуурхай байгаа учраас та бид нэр гар утас барьж байна. Уулуурхай байгаа учраас та бид нар энэ байшинд амьдарч байна те. Ган үйлдвэрлэгч чинь өөрөө л уулуурхай шүү дээ. За машин үйлдвэрлэх төмөр чинь өөрөө л уулуурхайгаар л гарч ирж байгаа. Бидний барьж байгаа утас маань одоо нөгөө нэг сүүлийн үед бид нэр эсэргүүцээд байгаа газрын ховор элемент те. Кобальт гэдэг ч юм уу те. Энэ маш их хэрэгжилж бид нар гар утсаа одоо өдөр тутмын хэрэглээ болчиход байна шүү дээ. Та бүхэн хоёрын ярьж байгаа микрофон хүртэл зэсээр тий дамжаад явж байгаа шүү дээ. Зэс байхгүй бол эрчим хүч байхгүй ч гэдэг юм уу тий тогтцолтой байхгүй болно ч гэдэг юм уу. Тэгэхээр яалтчгүй дэлхийд даяараа одоо энэ supply chain нь өөрөө л уулуурхайгаар л эхэлтэй байхгүй. За хоёлоо одоо үзэж байгаа залуу үеийнхэн та тий магадгүй ээж аав нар ах эгчнэр үзчихэд хин нэгэнд карьер сонгоход нь зөвлөе гэж бод тий. Тэгээ уулуурхайн салбар чи өөрөө бас хэдий бидний амьдралыг өөрчилж чадах юм ойрын ирээдүйд үрдэн үзүүлж чадах салбар хэдий ч хүн ам цөөхний улмаас энэ салбарт ажилладаг хүн багасаад тэгээ гаднаас боловсруучи ирэхээс үр аргагүй хүрдэг тий. Тэгэхээр яг бидний зарим нэг нь яалтчгүй нөө салбарт орохгүй болохгүй. Өөрөө ч гэсэн бизнес удирдлагаар төгссөн хэдий ч уулуурхайн салбарт одоо ингээ орцсон. Яалтчгүй ингээ явж байна тий. Тэрэн шиг энэ салбар руу орох хүний одоо чиглэл тоо хэмжээ бас өсөх ёстой байх гэж харж байна л да. Тэдэрч зориулж юу юу гэж хэлэх вэ? Тэгэл яг уулуурхайн салбар чинь одоо маш олон мэргэжлийн бас авчирдаг тий цуглуулдаг тий. Одоо энэ чинь мэдээж түрүүнээс геологчд байна. За одоо гидрогеологчд байна гэдэг юм уу тий ингээд маш нарийн мэргэжлийн маш олон хүмүүс энэ уулуурхайн салбарыг бүрдүүлж энэ уулуурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Залуучууд маань бол бас энэ уулуурхайн салбарт ажиллаж өөрийгөө бас сорж үзэх бас зүг гэж би боддог байхгүй. За энэ бол нэгдүгээрт гэрээсээ хол ажиллана. Давуу болон сул талтай. Давуу тал нь бол өөрийгөө олон үеийн залуучуудынхаа дунд ажиллаж өөрийгөө шинээр нээж хөгжүүлж тий бас нөгөөтэйгөр өндөр цалин авч одоо тий ингэж ажиллах боломжтой. Сул тал нь бол мэдээж гэр бүл найз нөхдөсөө хол байдаг. Гэхдээ уулуурхайн компаниуд бол одоо үүдээ ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал байрлаж байгаа байр, сав, идж байгаа хоолч гэдэг юм уу те. За ажиллаагүй үедээ амрах, чөлөө цагаа өнгөрүүлэх боломжууд орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгдөг юм болсон байж байгаа. Гадаадын болон үндэсний компаниуд маань ч гэсэн энэ тал руугаа маш сайн хөгжсөн. Тэгэхээр бол залуучууд бол энэ салбарт ер нь орж ажиллахад бол маш олон даваа талтай. Тэгээ миний зүгээр анзаарж байгаагаар яг энэ салбарт ажиллаж байгаа надад найз нөхөд хамаатан саднууд байна л да. Энэ оюутлогоо гэдэг энэ уурхайг одоо түшиглээд тэнд очиж ажилласан хүмүүс одоо айл гэртэл бас байдаг л бах тийм маш олон хүмүүс ажиллаж байгаа учраас яг нэг юм ажиглагддаг нь маш их сахилга баттай болцсон байгаа харагддаг. Яг нэг юм заа гэвэл яваагүй нэг яг ямиг ингээд юмны ард байгаад хариуцаад авсан бол тэрийг гүйцэтгэдэг, дуусгадаг тийм зан чанар бас дагаад тах шиг. Бас нэг юм аргалаад дөнгөрч болдоггүй салбаруудын нэг л дээ. Бол тийм. Одоо юу гэдэг экскаватортаас засвар үйлчлэгийг хийж байгаа бол за нэг ингэсгэл болно штэ гэж бол болохгүй те. Тэр чинь хичнээн сая доллараар үнэлэгдэж байгаа тоног төхөөрөмж. Нөгөөтэйгөр ямар нэгэн хайхрамжгүй байдлаар дутуу төлмөг хийсэн ажил маань эргээд хүний амь настай хүртэл холбоотой байж болох үйтсэн юм өндөр эрсдэлтэй учраас нөгөө нэг маш нарийн энэ стандарт юмыг дагаж мөрддөг ийм салбар л та. За юутач танай компани тухай энэ салбарын одоо ирээдүй гэрэлтэй байгаа тухай сонсох надад бол айгүй эерэг мэдрэмжийг төрүүлж байна. Тэгээ тэрнтэй ижилхэн бит хоёрын яриаг сонссон хүмүүс, энэ хүртэл сонссон хүмүүс ч гэсэн тэгэж энэ мэдрэмжийг авсан байх гэж найдаж байна. Зүгээр яг бидний улс гэдэг чинь хичнээн бие хичээгээд ахад
энэ салбар нь хичээхгүй бол бид тэднийг хол явахгүй тийм л уялдаа холбоотой байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ салбарт ажиллаж байгаа нийт албаа агчид энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс цаг зав амьдралынхаа хамгийн чухал үеэ энд өнгөрөөж байгаа залуустаа би өмнөөс нь баярлаа гэж хэлмээр байна. Та бүхний ажил тус амжилт хүсмээр байна. За баярлалаа. Би бас энэ уулуурхаан салбарт ажиллаж асан одоо ажиллаж байгаа үе үеийн уурхаач нартаа бол бас баярлалаа гэж хэлмээр байна. Уулуурхаан салбар дотор бол уурхаачдын алдар бадартгай гэж бас үг байдаг. Тэгэхээр үе үеийн уурхаач нартаа геологч нартаа та бүхэд маш их баярлалаа. Та бүхний гаргасан золиос одоо залуу насаа өнгөрүүлсэн энэ бүх зүйл чинь бол одоо бидний өнөөдрийн амьдралыг бий болгож байгаа шүү. Монголын эдийн засгийг та бүхэн уран дээрээ бас авч явж үүрэлдэг юм чухал хүмүүс шүү гэж бас хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. За манайхаа ер нь өнөөдрийн дугаарыг та бүхэн үзээд энэ хүртэл үзсэн болвол бас нэг зүйлийг бодох. Тэгээ энэ салбарыг бас өөрөөр хараасаа гэж бид нар хүссэн. Тэгээд яалтчгүй энэ Hitachi гэдэг брэнд бол өөрийн гэсэн одоо ялгаралтай ирээдүрүү чиглэсэн шийдлүүдтэй. Тэгээд маш одоо ойрын ирээдүйд бид нэр энэ ногоон ирээдүрүү чиглэсэн энэ цахилгаанаар явах маш том моврын сонсмол тэгээд экскаватор гэх зэрэг зүйлстэй. Энэ мэдээлэл бол хэрэгтэй хүндээ хэрэгтэй баг. Гол нь миний хүлээлт ямар вэ гэхээр уулуурхаан салбарыг бид нэр одоо буруугаар ойлгож энэ салбарыг амьдралаас хол мэт бодгоо болгох хэрэгтэй. Энэ салбарыг ажиглаж энэ сэдвтэ их оролцоотой байх нь зүйтэй. Ингэснээр бидний амьдрал одоо ер нь сайжрах, богино хугацаанд сайжрах тийм боломжтой гэж хардаг. Нэг XG-гээр ухаж ирснийг 2 болгоход хэдэн одоо 10 жилийг наашлуулах тийм боломж гарч ийна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжийн зөв сонголтыг хийснээр энэ салбарын хөгжил болон биднэрт оруулж байгаа хүр нэмэр бол хурцсах тийм боломжтой гэж харсан. Тэгэхээр та бүхэн энэ сэдвийн талаар бусдаагаа ярилцаарай. Хоорондоо мэтгэлцээрэй. Тэгээд энэ мэдээллийг дангаараа өөртөө битгий үлдээгээрэй, бусдаагаа шеэрлээрэй. Тань жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.